Мөрөөдө тоглоом зохион байгуулсан бол Монгол Улсын эрэг хуулиар хариуцлага хүлээлгдэг бөгөөд уг хуулийн 20 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан ашиг орлох зорилгоор шоо, үзэр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрөөдө тоглоом зохион байгуулсан бол 450-аас 14 сая төгрөгөөр торох эсвэл 240-с 720 хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийх эсвэл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах эсвэл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих байдал шийдэгнэ. Мөн үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог хуулиар хоригдсан мөрөөдө тоглоомын газар байгуулах эсвэл ажилуулах бол 540 мянгаас 27 сая төгрөгөөр торгох эсвэл 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл 1-ээс 5 жилийн хугацаагаар хорих алгаар тус шийдэгдэг байна. Тиймээс та бүхэн өөрийнхөө мэдээгүй мэдлэгээс хэтэрсэн зүйлийг аз туршин тоглосон тохиолдолд эдгээр хариуцлага та бүхнийг хүлээгээс сууж идэг байна.